За би жирийн багш шүү. Миний сурагчдаас 6 гавьяат 20-д доктор профессор төрсөн. Би их баяртай байд юм аа. За тэгээд одоогийн энэ баярын үед би бас баяртай сайхан оролцсон энэ олон ээжийг баярт оролцсны хувьд Монголын нийт ард түмэн тэрний дотроос алаг үрсэн эрүүл сайн сайхан боожиж их орон ард түмэндээ сайн сайхан зүйл бүтээж уртнаас л удаан жаргах болтугай гэж нийт хүмүүстэй ерөөл өргөё. За таны хувьд хэдэн жил багшилсан бэ? Одоо бас хэдэн насыг зовж байна? За би 30 гаруй жил багшилсан. Одоо 85 насыг зоглож байгаа. Ховд аймгийг төвд багшилж байсан. Дэндүү огтой Минжуур гэдэг хөө би. За Мартин амны баярыг ер нь хэрхэн яаж тэмдэглэдэг вэ та? Мартин амны баярыг одоо би гарсан бүх хүүхдүүдтэйгээ голдуу тэмдэглэдэг, намайг хүүхдүүд их баярлуулдаг. Энэ удаад энэ төрийн ордонд орж энэ сайхан олон ээжүүдийн баярт оролцсондоо их баяртай байна. Өмнө нь ер нь таныг залуу байхад ер нь хэрхэн яаж тэмдэглэдэг байв энэ баярыг? Голдуу одоо сургуулийн багш нар хамт олноороо хамт тэмдэглэдэг байлаа. Тийм. Одоо нэг шиг цэцэг жимс өгдөг байв уу? Тэгээд зүгээр л одоо ямар ч байсан баяр болгоод тэмдэглэдэг байсан. Бас сайхан тэмдэглэдэг байсан бид нар. Тийм байна. За та Монголынхаа бүх сайхан ээж эмэгтэйчүүдэд хандаад мэдчилгээ тавьчих. За Монголын бүх ээжүүд эмэгтэйчүүд өөрсдөө эрүүл сайн сайхан байж үр хүүхдүүд нь улам эрүүл хөсч их зүйлийг бүтээж Монголын сайхан хөгжилд улам их хувь нэмрээ оруулсан сайн сайхан байх болтугай. Нэгдүгээр, хоёрдугаар бүх ээжүүд үр хүүхдүүд Монголын бүх ард түмэн бүгдээрээ эрүүл байх болтугай гэж хүсэж байна. За баярлалаа танд.